Мууяр 666 9-р хэсэг 9-р бүлэг Тоорн Дасууны ламын гэрэл зургийг үзмэгц Лондон орохоор гарч энэ хэргийн нарийн учрыг олоход тусалж чадмаар хэн байгааг бодон толгоогоо эргүүлж явлаа. Ламын хэлсэн үнэн болж Катрина хүүхэд олжээ. Одоо тэгэхээр Дасууны ламтны ярьсан бусад юмэгч эс тоомсорлохын аргагүй боллоо. Тоорн Дасууны ламтай цэцэрлэгт уулзснаа хаана ямар газар очиж хэнтэй уулзгаж хэлснийг нь нэхэн санахыг оролдов. Бас сэтгэлээ тайвшруулан саяхан Катринатай ярилцсанаа нэгэн хүн нэрээ хэлэлгүй утасцсныг нэхэн санахыг оролдов. Сонин унш гэж хэлэх нь таних хүний дуу шиг санагдсан боловч чухам хэний дуу вүлээ гэдгийг бодоод олсонгүй. Дасууны ламлууга Тоорны холбоотойг мэдэх хүн юу н хэн байдгсан бэлээ? Тийм. Нөгөө гэрэл зурагчин тэр Габр Дженнингсийн дуу мөн байж. Тоорн ажил дээрээ ирж өрөөнийхөө үдийг дотроос нь төгжээд нарийн бичгийн дарга хүүхэнтэй селектороор холбоо барьж Дженнингс утасна уу гэж хүслээ. Дженнингс гэртээ байсангүй. Нарийн бичгийн дарга хүүхэн үүнийг Тоорнд хэлээд Катрина утасцсныг нэмж хэлэхэд нь түүнтэй сүүлд ярих гэж бодлоо. Катрина үр хөндөх тухайгаа ярих гэвч гэтэл Тоорн товтой юм бодож олоогүй байгаа. Хүүхдийг чинь эхийнхээ эвлээд унтаж байхад тэр араатан алж орхино гэж ламын хэлснийг саналаа. Тоорн Чарльз Грэрийн утсыг даруй олж яаралтай уулзах хэрэг байгааг учирлан хэлв. Тоорны ирснийг Грэр доктор гайхсангүй. Катрины сэтгэл түгших зөвхөрөнгөө барах нь хэрэг сэтэрч хий айх нь улам ихсэн учир амиа хорлуузаа гэж эмч санаа зовх болжээ. Тэгээд Тоорныг ирэхэд ингэж хий айх нь ихсгээрээ юу болж дуусахыг мэдхий аргагүй. Үннийг хэлэхэд эхнэрт нь сэтгэл хөдлөлийн маш ноцтой донслогоонд бие бэлтгэж байгаа шүү гэж хэлв. Тоорн хатуу сандал дээр бие барин цомцойч суув. Залуу эмч ганцныхаа галыг унтраахгүй гэж чанга сорон утаа байгуулж өрөөнд дотоороо холхиж байлаа. Эхнэрийн биеийн модж байна уу гэж Тоорныг хоолоогоо чичрүүлэн асуухад өвчин нь ахиж байна гэж хэлий. Тослох арга чарга байна уу? Одоо надад 7 хоногт 2 үзүүлж байгаа. Илүү олон үзүүлж зөвлөгөө авах нь зүйтэй гэж бодож байна. Та түүнийг галзуурсан гэж хэлж байна уу? Эхнэрт нь хий юм бодож орхиод түүнийхээ эрхэнд автсан байна. Тэр хий бодол нь маш аимшигтай. Түүнээсээ айгаад сэтгэлийн зовлон эдэлж байна. Юу хий бодол юм бол? Тоорныгийн асуухад Грэр доктор хамаг үннийг ярихын хэрэг байна уу үгүй юу гэж эргцүүлэн бодож байх бололтой хэсэг дуугүй байснаа сандал дээр лак хийдэл сууж Тоорны нүдийг игцлэн харж байгаад нэгдүгээрт хүүхдээ үнэн хэрэг дээрээ өөрийн төрсөн үр гიშгэлсэн нэг дэми юм боджээ гэж хэлв. Тоорн энэ үгийг сонсоод цэлмэг өдөр аянга нэргсэн мэт дөжрөн балмагдж бие нь хөшиж орхиод хариу дуурч чадсангүй. Үннийг хэлэхэд ер нь айдас гэхээсээ нэг тийм хүсэл гэж хэлмээр байна. Эхнэрт нь сэтгэлийнхээ угт үр хүүхэдгүй байхыг хүсэх болж би ингэж тайлбарлах байна. Ямар ч атугай сэтгэл хөдлөлийн хэмжээнд. Тоорн мэлэрч орхиод дуугүй суусаар байв.
гэрээр үргэлжлүүлэн эхнэрт нь хүүхдээ огт тоож анхаардгүй гэж бодмооргүй байна. Харин ч хүүхдэн түүнд энэ дэлхий дээр цорын ганц хамгийн чухал юм. Гэтэл яагаад ч юм тэр хүүхдийг өөртөө аюултай гэж бодох болсон байх юм? Ийм айдас чухам хаанаас гарч ирэв? Үр хүүхдээ хайрлах их хүний сэтгэлийн хөөрлөөс тэрүү эсвэл өөрийгөө хүчин мөхөс гэж бодсноос тэрүү би хэлж мэдэхгүй байна. Өөрөө л үр хүүхдтэй болохыг хүссэн юм да гэж Торн арай хич нэгэн дуугарав. Таныг бодсондоо л тэр. Үгүй ээ. Сэтгэлийнхээ угт тэр. Эхнэрт нь таны энэ зэрэгт гологдохооргүй хүүхэн гэдгээ нотлохыг хичээсэн байна. Үүнийг танд хүүхэд төрүүлж өгөхөөс илүү яаж нотлох юм? Торны их зургшаа гүлийсэн нүдэнд цөхрөнгөө барсан байдал ил байлаа. Гэрээр үргэлжлүүлэн одоо болоход бодит амьдралыг дийлэх хүч хүрхгүй байгаа нь мэдэгдэж тэгээд өөрийгөө хүчин мөхсгөж үзэхгүй байх шалтгаан олохыг хичээж энэ хүүхэд миний хүүхэд биш, энэ хүүхэд нүгэлтэй амтан гэсэн хий юм санаанаасаа зохиосон байна. Юу гинэ? Эхнэрт нь хүүхдэд хайраа өгч чадахгүй болохоор түүнийг ерөөс ихий хайр даах амтан биш гэж батлах шалтгаан ирэх болж. Торны сэтгэл хямарч царайд нь айж твдсэн байдал илэрнэ. Катрина хүүхдээ нүгэлтэй амтан гэж байгаа юм уу гэж асуусанд одоогоор ингэж бодох өөрт нь хэрэгтэй. Нөгөө талаар өөр хүүхэдтэй болно гэдэг амь насанд нь аюул болох бас нэг гай байна гэж гэрээр учирлан хэлв. Гэхдээ хүүхдийг нүгэлтэй амтан гэсэн нь ямар учиртай үг вэ нү? Энэ бол эхнэрийнх нь хий бодол юм. Хүүхдээ төрсөн үр биш гэж боддогтой адил. Торны амьсгаа бөглөрч гол дээр нь бөө юм горов. Ингэтлээ цөхрөх хэрэггүй гэж гэрээр сэтгэлийг нь засав. Доктор өө Торн үг дуурч чадсангүй. Та юм хэлэх гэв гэж гэрээр асуулаа. Эмчин царайд санаа зовсон байдал ил. Өмнө нь сууж байгаа хүн ерөөсөө юм ярихыг айгаад байх шиг. Ноён Торн таны бие зүгээр үү гэж асуусан. Би хий айгаад байна гэж Торн шивгэнэв. Таны айх нь хэр? Би нэг юм хэлэх гэснээ айгаад байна. Аргагүй л дээ. Нэг л аймаар юм болж байна. Тийм ээ. Гэхдээ та хоёр тэсэж давна. Та мэдэхгүй байна. Мэднэ. Үгүй ээ. Надад итгээрэй. Би бүгдийг ойлгож байна. Торн уйлах шахан хоёр гараараа толгоогоо шүүрв. Ноён Торн та мэдрэлийн ядаргаатай байна. Миний санснаас илүү ядаргаатай байх шиг байна да. Би яахаа мэдхийг байлаа гэж Торн гиншигнэв. Нэгдүгээр та эхнэрийнхээ өр хөндүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ нь Торн толгоогоо өргөж гэрээрийг игслэн хараад зөвшөөрөхгүй гэв. Хэрэв шашин шүтлэгийн зарчмын үднээс ингэж байгаа бол үгүй ээ. Зайлшгүй шаардлагатай болсныг та ойлгомоор юм да. Би зөвшөөрөхгүй гэж Торн бат хатуу хэлв. Зөвшөөрөх л ёстой доо. Зөвшөөрөхгүй. Гэрээр сандал дээрээ гидэж элчин сайдыг гайхан ширтэж шалтгааныг нь мэдмээр байна гэж аяархан өгүүлв. Торн өөдөөс нь хараад хөдлөгч үгүй сууж байлаа. Эхнэрийн энэ олсон хүүхдийг тогтохгүй гэж нэг хүн хэлсэн юм. Энэ нүг худал гэдгийг би батлан үзүүлэх бодолтой. Эмч улам их гайхан Торныг ширтэв. Энэ бол утгагүй балай үг гэдгийг мэдэж байна. Би солиорсон юм болов да. Та яагаад ингэж хэлж байна? Торн өөдөөс нь гүлийн ширтээд. Энэ олсон хүүхэд нь тогтохгүй бол би үнэмшигт хүрнэ. Үнэмшигий. Эхнэртэйгээ адил энэ хүүхдийг гээд
Аман дээр нь гарч ирсэн үгээ хэлж чадалгүй хоолой дээр нь нэг юм тэглэж сэтгэл нь түгшин өндив. Гэнэт нэг муу совин татаад одоохон нэг золгүй явдал болох гэж байх шиг тоорн санагдав. Ноён тоорн та яав? Өршөөгөөрэй. Та суул да. Тоорн толгоогоо огцонхон сэгсрээд эмчийн өрөөнөөс гарч гадаа гарах шат тийш яаран алхлаа. Гадаа гарч ирээд явуут тундаа түлхүүрээ гарган машин тишээ гүйлээ. Муу юм зөгнөж айд сандрах нь улам ихсэж гэртээ бушуухан очихсон гэж сэтгэл нь ярав. Тоорн машинаа асааж дугуйгаа хятад талд огцомхон эргүүлэн засмал зам тийш ухс хийлээ. Пирфордод хагас цаг яваад хүрэх атал хожимдох вэ гэхээс айгаад байлаа. Лондонгийн гудамжаар унаа хосог пиг дүүрэн. Тоорн олон машины завсраар займчин улаан гэрлийг ч анхаарахгүй давхиж явахдаа дотор нь улам давчтан байлаа. Катрина ч бас хий сэтгэл түгшээд байхаар нь гэр зөрийн ажил хийж айцаа дарахаар шийдэв. Катрина 3 дугаар давхрын шатны хашлагын цаанд дүүжилсэн цэцгийг яас хийгээд усалчихъя да. Вааран шалан дээр ус асахгүй бол зүгээр юмсан гэж бодол хийлэм шатны тавцан дээр домбтой ус бариад зогсож байлаа. Ард нь хүүхдийн өрөөнд дэмэн хүү тоглоомын машинаараа давхих зуур галт тэрэгний дохойг дуурайн хурдлах тусам гуугчин дуун чангарч байв. Бэлэг авга Катринад мэдэгдэлгүй өрөөний цаад буланд очиж зогсоод нэг юм болоосэй гэж дотроо залбирах мэт нүдэ ханив. Тоорн засмал замаар машиныхаа хар хурдаар давхиж явлаа. Гэртээ шууд хүрдэг М40 замд нэгэнт оржээ. Хөмхийгөө зууж жолоогоо 2 гараараа зууран бариад машина яас игээд бүр илүү хордлуулъя гэсэн шиг хөвчин биеийн нийтэс бүхэн урагшаа тэмүүлжээ. Машинч засмал замаар нисэх мэт хурдалж тоорныг чигнаалдан дохио өгөхөд бусад бүх машин зам тавьж өнгөрүүлж байлаа. Цагдаа гэж нэг юм байтгийг санан алсын бараа харах толиндоо харав. Хараад сэтгэл сэртхийлээ. Араас нь нэгэн том хар оршуулгын бухлагт машин шил даран хөөж явлаа. Оршуулгын машиныг улам ойртон ирэхэд тоорны царай хохигоод явчихлаа. Пирфордод дэмэн хүү тоглоомын машинаа улам хүчтэй жин хурдалж уралдааны морь унсан хүн шиг машин дээрээ овгоном өндөлзөж байв. Катрина гудамд эсэр сандал тавиад дээр нь гарч зогсжээ. Дэмэний өрөөнд бэлэг авгаа нүдээс үмэлгэн хөвгүнийг ширтэж сэтгэл зоргийн ховсоор хөвгүний үдлийг өдөртөн захирч улам эрчлэн хурдлах чигийг зааж байв. Машина хар тэнхээгээр жийж яваа хөвгүүний нүд ам нүүр царайд галзуу хүний төрх илэрчээ. Тоорн машин дотроо сэтгэлийн түвшүүрт энлэн yoолов. Хурдны хэмжүүр 90 мильд, дараа нь 110 мильд хүрээд байхад өнөөх оршуулгын мохлогт машин хоцрохгүй мөр даран хөөсөөр байлаа. Тоорн одоо хурдаа сая гэсэн ч сааж чадахгүй. Оршуулгын машин гүйцэгдэж болохгүй байлаа. Машины хөдөлгүүр байдаг бүх чадлаа баран хүрхрэх боловч оршуулгын мохлог улам ойрцоор тоорны урд шар машинтай зэрэгцээд ирлээ. Үгүй, тэрхэхгүй гэж тоорн энлэн гиншигнэв. 2 машин хэсэг зур зэрэгцэн давхиж явснаа оршуулгын мохлог айжмаар төрүүлж эхлэв. Тоорн жолоогоо зуран бүхийч машинда хурдан давхихыг тушаасан боловч оршуулгын мохлог улам холдон дотор нь тавьсан авс алгуурхан дайвалцаж байжээ. Тоорны гэрт дэмэн хүү улам хурдалж өрөөнд дотуур хар хурдаараа давхихад машин нь эрчэндээ далчиж байв. Энэ үеэс гудамд Катрина сандал дээрээ тогтож ядан ганхалцаж байлаа. Замаар давхиж яваа оршуулгын мохлог гэнэг тогтсомхон хааз нэмэн урагшаа ухсгийв. Тоорн аймаар мухай ориллоо. Яг энэ агшин дэмэн хүү өрөөнөөсөө хар ирчээрээ давхин ирж Катриныг мөргөн унгав. Катрина
Сандал дээрээс очихдоо гараа сарвалзуулан аль дайралцсан юмнаас шүрхтэй алтан загастай бөөрийнхий хурцгийг татан унгажээ. Катринийн лүг хийтэл унахтаа үлдэж хойноос нь алтан загасны хурцэг нисэж агшин зуур хаг үсрэн будаа болжээ. Катрина хөдлөхгүй хэвтэж байв. Хажууд нь ваарн шал дээр алтан загас дэлчилж байв. Тоорны имлэг дээр очиход тэнд сурвалжлагч нар хэдийнэ цугулчгаад элдв юм асуун шалгайж аппаратныхаа гэрлийг гэлс хийлгэн нүд гэл буулна. Тоор нь олон сурвалжлагчийн дундуур зүтгэн эрчим дэмжлэгээ гэсэн хаалганд хүрэх гэж тэнхээ мэдэн зүтгэж байлаа. Гэртээ ирвээс Бэлик авгаан зүрхний хий хөдлөөд Катрина очиж түргэн ирээд хотын имлэгт аваад явсан гэж арай ядан хэлжээ. Ноён Тоорн танай эхнэрийн бие ямар байгаа тухай хэлж өгнө үү гэж нэгэн сурвалжлагчийг хашгичин асуухад эндээс зайлцгаа гэв. Эхнэрт нь ойдсон юм уу? Ухаан санаан зүгээр үү? Сурвалжлагч нар Тоорныг зогсоох гэж оролдсон боловч Тоорн давхар хаалгаар нэвтэрч сурвалжлагч нарыг орхин гудмааргүй. Өөдөөс нэг эмч яаран гүйж ирээд намайг Бекер гэдэг гихтэн эхнэрийн бие яаж байна гэж Тоорн мэгдэн асуув. Би энэ гайгүй болно. Тархи нь хөдөлж, эм нь хугарч, дотуур жаахан цус алдсан байна. Жирэмсэн юмсан. Байхгүй болсон болов та. Ураг хөндсөн байна уу гэж Тоорныг багтран асуухад ойдсан газраа шал дээр зулвсан байна. Би шинжилгээ хийх гэтэл танаа зарц хүүхэн биднийг очиход цэвэрлчихсэн байлаа гэв. Тоорн зочиж биеийн сулдан хан налав. Эмч үргэлжлүүлэн мэдээжээр бид илүү дутуу тодорхой юм мэдээлэхгүй. Энэ тухай хичнээн зөвхөн мэдвэл төчнөө сайн гэв. Тоорныг өөдөөсөө ширтэн гөлийхэд юу ч мэдээгүй явааг нь эмч ойлгоод эхнэрт нь өөрөө хараасныг та мэдэх үсттэй гэсэнд өөрөө харайсан нэ гэвэл 3 дугаар давхраас хүүгийн асрагч хоёрыг харсаар байхад гэжээ. Тоорн өөдөөс нь хийг өлөрч байснаа буруу харав. Мөрөн жичирч байхыг эмч хараад мэгшин уйлж байгааг нь мэдлээ. Ингэж ойчход гол төлөв толгой нэг гэмтдэг юм. Ингээд бодоход азтай өнгөрсөн гэж болохоор байна гэж эмчийг хэлэхэд Тоорн нулимсаа барьж ядан толгой тахив. Ерөөсөө та азтай хүн байна. Эхнэрт нь амьд үлдлээ. Зөв сайн эмчилвэл ийм явдал дахиад гарахгүй. Манай ахын эхнэр нь мөн л амиа хорлох гэж байсан. Нэг өдөр цахилгаанаар амиа хорлох гэж халуун усны өрөөнд тоостер авч орсон байсан. Тоорн эмчүүд эргэж харав. Тэгээд сэхэр түүнээс хойш амиа хорлох гэхээ болсон юм. Одоо 4 жил болж байна. Энэ хооронд зөв зүгээр хаана байгаа вэ гэж Тоорныг асуухад Швейцарт сууж байгаа гэв. Үгүй манай эхнэр гэсэнд 44-р тасагт байгаа. Удахгүй ухаан орно гэжээ. Катрины тасагт чимээгүй харанхуй байлаа. Буланд нь совилогч хүүхэн сэтгүүл уншаад сууж байв. Тоорн ороод гайхан балмагдав. Катрины царай нь зэвхий дааж, нүүр ам нь хавдаж, дуслын тариа тавиулаад нүд талтармаар байв. Гарыг нь шохойдож, хачин эвгүй нугалжээ. Үл хөдлөх зэвхий царайд нь амьдын шин жалга. Унтаж байна гэж совилогчийг хэлэхэд Тоорн орны дэргэд гитэж очив. Катрина нөхрийнхөө ирснийг мэдсэн юм шиг яолон яргалж толгоогоо аяархан хөдөлгөв. Их өвдөж байгаа болов гэж Тоорныг хоолоогоо чичрүүлэн асуухад одоо Деважингийн оронд байгаа. Пентотал натрий тарьсан гэж совилогч хариулав. Тоорн хажууд нь сууж орны толгойг тухаараа түшин ойлов. Тэгж байтал Катрины гар хүрхийг мэдэрлээ. Жэри минь
гэж Катрина шивгэнэв. Торн эхнэрээ харлаа. Катриныг нүдээ арай хийж нээхэд "Кэти минь" гэж нулимс мэлгэрүүлэн өгүүлсэнд "Түүнд намайг битгий алуулаарай" гэв. Тэгээд нүдээ хянаж нойрт дийлдлээ. Торн шөнө дундаас хойш гэртээ ирж вааран шал дээрх Катрины унсан газрыг харж үүдний харанхуй өрөөнд удаан зогсов. Ихэд ядарч сая болж өнгөрсөн эмгэнэлт явдлыг хэсэгхэн зурж чадахгүй мартагнахын тулд унтах гэсэн боловч сэтгэлийн түгшүүр намдаж өгөхгүй байлаа. Торн гэрэл асаасангүй. Дээш үлийж 3 дугаар давхрын тавцан харан харанхуйд хэсэг зогсохдоо Катрины тэнд зогсоо доош харахаар завдан байгааг сэтгэлдээ төсөөлөхийг оролдлоо. Амиа хорлоё гэж үнэндээ шийдсэн юм бол бүр дээвэр дээрээс үсрэхгүй яасан юм бол. Энэ гэрт олон янзын үрэл, үсний тонгорог гэх мэтийн амиа хорлоё гэсэн хүний хэрэглэж болох хэдэн арван юм бий. Гэтэл чухам яагаад ингэв? Бас дэмэн Бэлэг авгаа хоёрыг харсаар байхад тэгдэг нь юу? Торн өнөөх Тасууны лам түүний сануулan хэлсэн үгийг дахин санав. Хүүхдийг чинь эхийн хөвлөд унтаж байхад тэр араатан алж орхино. Дараа нь танаа эхнэрийг бас ална. Дараа нь таны бүх эд баялагийг өвлөн залгамжлах болсноо баттай мэдмэгц гэснийг санаж тэр үгийг дахин санахгүй мартахыг оролдож нүдээ ханив. Төмөр саваанд шорлуулсан Тасууны ламын зургийг санаж, Дженнингсийн утасныг санаж, оршуулгын машинтаа уралдаж явахдаа үхтлээ айж галзуурхаас наахнуур байснаа санав. Мэдрэлийн эмчийн хэлдэг үнэн байж Торн мэдрэлийн ядаргаатай байгаа юм байна. Катрины хий бодол Торнд ямар нэг хэмжээгээр халдварлжээ. Одоо л хизээнээс илүү саруул ухаантай байх нь чухал. Торн ихэд алжаан цуцснаа мэдэрч харанхуйд шатны гიშгүрийг тэмтчин дээш өксөхдөө хантал сайн унтаж тэнхээ ороод өглөө эрт хүч дүүрэн юу ч хийхэд бэлэн болж босно. Торн үүднийхээ дэргэж очиж явахдаа түр саатан зогсож дэмээний унтлагын өрөөний зүг харвал хаалганы доогуур шөнийн дингийн цайвар гэрэл тусчээ. Өрөөндөө амгалан нойрсож байгаа хүүгүүний гинэн хонгор царайг Торн сэтгэлдээ төсөөлж хүүгүүнийг харах хүсэлтэд хөтлөгдөн дэмээний өрөөнд аяархан дөхөж очихдоо юунаас найх вүлээ гэж өөрийгөө ятгаж явлаа. Гэтэл хаалгыг онгойлгож харангууд дотор нь зар сэгээд явчихв. Хүүгүүн унтаж байх авч ганцаар биш байлаа. Орны нэг талд Бэлэг авгай элгээ эвхэн их зурагшаа хий хөлрөн суужээ. Нөгөө талд нь лут том нохойн дүрс сүтгэнэн харагдсан нь Торнын эндээс зайлуул гэж тушаасан нохой мөн байлаа. Одоо энэ нохой хүүгүүний нойрыг хамгаалan энд сууж байна. Торн амьсгаагаа даран хаалгыг аяархан хааж гудам дэргэж гараад өрөөндөө оров. Амьсгаагаа дарахыг хичээж дагжин чичирч байгаагаа мэдлээ. Нам гүмийн дунд гинэт утасны хонх жингэнэхэд Торн ухсын очиж харилцуурыг аваад "Байна уу?" гэсэнд "Дженнингс ярьж байна. Гэрэл зургийн аппаратыг нэвдсэн хүнээ санаж байна уу?" гэх дуулдав. "Санаж байна. Би Челси хорооллын Дросвер нь 5 дугаар гудамж 2-ын уулзуур болонд суудаг. Та одоо шууд манайд хүрээд ирвэл зүгээр байна." "Та яах гэв?" "Нэг хачин юм болж байна шүү ноён Торно. Таны мэдэж авбал зохих хачин жигтэй юм болж байна." Олон шилжилтсэн нарийн гудамжтай ядуухан хороололд байдаг Дженнингсийн байрыг Торн удаан ирэв. Бороо ороод юм харагдах нь муу бүр цөхрөнгөө барах дээр тулж байтал дээд талын нэгэн жижиг замхагт улаан гэрэл үзэгдэв. Цонхоор Дженнингс харагдан даллаад ийм эрхэм хүндэт зочны орж ирэхээс өмнө орон гэрээ багч бултгай цэвэрлэж янзлий гэсэн хэрэгүү өрөөндөө орж хувц хунраа шүүгэнд хам хүм хийж ихэж орхиод Торнын орж ирэхийг хүлээв.
Төдөлгүй 5 давхрын шатаар явган өксөж амьсгаацсан элчин сайд орж ирлээ. Надад бренди дарсвэ гэж Дженнингсийг хэлэхэд болох л юм гэвэл таны ууж дассан сайн арх биш л дээ гэд Дженнингс гадаа хаалгаа хайж булангийн мохор руу оров. Тэр завсар тоор нь харанхуй тасалгааг зэрүүлсэн ажиглавал туслах ажлын жижиг өрөөнөөс тусаж буй улаавтар гэрэл тасалгааг бүдэгхэн гэрэлтүүлжээ. Туургаар нь дүүрэн гэрэл зураг өлгсөн байлаа. Дженнингс шилтэй арх аяга барьсаар эргэж ирээд "За би хүрээд ирлээ. Жаахан балгачих. Тэгээд ажил явдлаа ярьцгаая" гэв. Тоорн аягийг нь авч Дженнингс бренди дарсаа аяглаад өөрөө орон дээр нь сандайлж тоорныг шал дээр овоосон дэрэн дээр суу гэсэнд зогссоор байлаа. "Тамхилах уу?" гэж Дженнингсийг асуухад тоорн толгой сэгсрэв. Гэрийн эзний ажиггүй тайван байдал дургийг хурж эхэлсэн аж. "Та нэг хачи юм болж байна гэж хэлсэн байхаа." Тэр тийм. Чухам юу хэлснийг тань мэдмээр байна. Дженнингс тоорныг анхааралтай ажиглан ширтээд "Та учрыг нь мэдээгүй яваа юм уу?" гэж асуув. "Мэдээгүй." "Тэгвэл юунд наашаа ирсэн юм?" "Та өөрөө учраа утсаар хэлж өгөхгүй болохоор чинь." Дженнингс толгой дохиж аягаа тавиад "Утсаар хэлэх аргагүй байлаа. Танд зарим нэг юмыг үзүүлэх гэсэн юм." "Юу юм бэ?" "Гэрэл зураг. Таныг эхлээ сайн үзэж танилцахыг хүсэх болов уу гэж бодсон юм" гэж Дженнингс хэлээд босож харанхуй тасалгаа руу явахдаа тоорныг дагаад явна уу гэж дахин өрөв. "Би их ядарч байна. Зүгээр одоохон тэнхээ орно гэд жижиг читэн асааж цоврал гэрэл зургийг гэрэлтүүлв. Тоорн тийшээ орж Дженнингстэй зэрэгцэн эсэр дээр суулаа. "Таньж байна уу?" Тэр бол Димэний 4 насны хойг тэмдэглэх үеэр авсан зургнууд байлаа. Морин тойруулга дээр тоглож буй хүүхдүүд тэднийг ажиглаж буй Катрина. "Таньж байна" гэж тоорн хариулв. "Одоо үүнийг хар" гэд Дженнингс дээд талын зургнуудыг зайлуулж Димэн хүүгийн анхны өрлөг их Челсийн зургийг үзүүлв. Байшингийн наад тал тэр бүсгүй алиас албатай хувцастай ганцаар зогсож буй патер байлаа. "Энд ямар нэг юр биш юм харагдана уу?" гэж Дженнингсийг асуухад "Үгүй" гэв. Дженнингс тэр бүсгийн толгой хүзүүн дээрээс унтсан үл мэдэг цэхэр мананг хуруугаар тойруулан зааж "Би үнийг анхандаа хальсны соггоос болжээ гэж бодсон юм. Одоо үнийг хар" гэд олсноос дүүжлэгдсэн Челсийн батарейг гаргаж үзүүлв. "Учрыг нь олохгүй байна" гэж тоорныг хэлэхэд "Учир зүйн учгийг хөөгөөд бодоорой" гэв. Дженнингс бөөн зургийг хажуу тийш болгож өөр хэсэг зураг гаргаж ирлээ. Дээд талд нь элчин сайдын яамнаас жижигхэн тасооны ламын гарч яваа зураг байв. "Энэ ямар байна вэ?" Тоорн тэр зургийг хэртхийн харж "Та үүнийг хаанаас олсон юм бэ?" гэсэнд "Өөрөө авсан юм" гэв. "Та энэ хүнийг ирж яваа гээгүй лв? Та энэ хүнийг өөрийн садны хүн гэж байсан." "Худлаа хэлсэн юм аа." "Энэ зургийг сайн хар" гэд Дженнингс гэрэл зургийг дахин үзүүлж ламын толгой дээр дүүжлээстэй байгаа цэхэр зураасыг хуруугаар заав. Толгой дээр нь байгаа энэ сүүд рүү гэж тоорныг асуухад "Тийм ээ. Одоо үнийг хар. Энэ зургийг түрүүчийнхээс 10 хоногийн дараа авсан юм" гэд Дженнингс өөр нэгэн гэрэл зураг гаргаж читэнгийн гэрэлд тавив. Энэ нь их танхимын арын игнэнд зогсож байгаа хэсэг хүний томруулан буулгасан зураг байв. Тасооны ламын нүүр царай ялгарч харагдахгүй гагцхүү хувцсны дүр төрхөөр нь таниж болох үс байлаа. Ламын толгой байх ёстой газрын чанх дээд талд мөн түрүүчих шиг 100 цэхэр зураас дүүжлээстэй байв. Энэ хүн нөгөө лам мөн шиг санагдах юм. Нүүр нь харагдахгүй ч гэсэн дээр нь дүүжлээстэй байгаа юм тодхон харагдаж байна. Тоорн тэр зургийг наривчлан үзэж нүдэнд нь гайхсан байдал илэрлээ. Дженнингс үргэлжлүүлэн
Энэ зураг дээр цэхэр зураас нэлээд тод дүүжлээстэй байна. Хэрэв та ламын нүрийг тэнд байх ёстой гэж сэтгэлчлэн санвал цэхэр юм толгойг нь бараг шүргсэнийг ажиглах болно. Энэ юу байдаг байлаа ч гэсэн доошоо буужээ гэв. Тоорн тэр зургийг дуугүй ширтэв. Дженнингс зургийг зайлуулад жад маягийн саваа төмрөөр шорлуулсан ламын зураг бүхий сонины хайрчлаврыг ширээн дээр гаргаж тавиад учир холбоог нь ухаж байна уу гэж асуув. Ард нь цаг хэмжүүр жингэнэхэд Дженнингс бас нэг чийдэн асааж Тоорны хөөрөн догдолсон харцтай тулгарв. Би бас л гайхаад байлаа. Тэгээд учрыг олох санаатай ухаж төнхөж эхэлсэн юм гэд хумсаа авч зураг угаах тавг тийш эргэж томруулсан зураг гарган бэхлэх уусмлыг сэгсэрч арилгаад гэрэлд ойртуулв. Цагдаагийн газар миний таних ганц 2 хүн байдаг. Тэдний өгсөн хэдэн негативаас би зураг буулгасан юм. Эмэг судлалын задалгааны мэргэжилтний дүгнэлтээр Тассоны лам өмнө өвчтэй байжээ. Цаг үргэлж шахан морфи хэргэлдэг, өөртөө өдөрт 2-3 удаа тариа хийдэг байсан байна. Тоорн гэрэл зургуудыг үзвэл Тассоны ламын нүцгэн хүрийг янз бүрийн байдлаар авсан зураг аж. Дженнингс үргэлжлүүлэн ламын биеийг гаднаас нь үзвэл эв ирвэл зүүн хөлийн дотор тайлд байгаа жижигхэн тэмдгээс өөр хачирхмаар гойдын байхгүй гэд Тоорнд галт шил бариулж гарыг нь сүүлчийн зурагт төхөөлөв. Тоорн анхааралтай ажиглаад шивээс зураг гэмээр тэмдэг байхыг үзэж энэ юу юм бэ гэж асуусан. 36 666 гэв. Хорих лагерийн дугаар уу? Би бас тэгж бодсон. Гэтэл энэ тэмдэг бидэнд сийлэстэй юм шиг байгааг шинжилгээ харуулжээ. Хорих лагер тэгдэггүй. Лам өөрөө ингэсэн байх гэж бодох юм гэв. Цааш нь үзээрэй. Сууж байсан өрөө нь энэ байна. Соохот халуун усгүй байр. Биднийг ороход үхэр огтон дүүрэн байсан. Ширээн дээр давсалсан мах идэж байгаад орхисон байна лээ гэв. Тоорн тэр гэрэл зургийг үзвэл дотроо нэг ширээ, шүүгээ, орноос өөр тавилгагүй өмгөр өрөө байв. Ханаар нь юу ч юм дүүрэн цааснаас нь энэ тэмдгүй загалмай сахиус өлгсөн аж. Яг ийм байсан. Ханан наасан цаасвал Библи судрын хуудас. Олон мянган хуудас. Олон мянган хуудас шүү. Хананд хуруу дарамзай үлдээлгүй нааж цонхоо хүртэл наасан байна лээ. Нэг аюулаас өөрийгөө хамгаалж байсан юмдгүү да. Тоорн гайхан цочирдож тэр хачин зургийг ширтэж суув. Загалмай сахиусч гэсэндээ ганц хаалганда 47 загалмай өлгсөн байна лээ. Тэр чин солиотой хүн байгаа юу гэж Тоорныг шивгэнэхэд Дженнингс өөдөөс нь нэгцлэн хараад та мэдэх юм байгаа биз гэв. Дженнингс сандал дээрээ эргэж ширээнийхээ шургуулыг онгойлгон уранхай хавтас гаргаж ирээд цагдаагийн газрынхан түүнийг солиотой хүн гэж үздэг байж. Тийм болохоор юм хумыг нь онгичиж хэрэгтэй гэсэн юм авахыг зөвшөөрсөн. Тэгээд би үнийг олж ирсэн юм гэв. Та бүхэндээ Муу ёр 666 зохиолын 9-р хэсгийг төлөвлөлөө. Та бүхэнд манаас уг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.